За би өнөөдрийнхөө бичлэгээр болохоор одоо өөрийнхөө туршлагаас үндэслэж өөрийнхөө одоо энэ батаг одоо ингээд арсныхаа асуудалтайгаа ингээд яаж тэмцдэг вэ гэдэг талаараа ингээд зүгээр хуваалцъя гэж бодлоо. Мэдээж би мэрэгжлийн хүн бол биш. Гэхдээ ингээд айгүй ер нь бол 10 жилээс дээш хугацаанд бол ингээд арсныхаа одоо энэ асуудалтайгаа тэмцэж явж байгаа. Тийм болохоор жоохон ч гэсэн өөрийнхөө одоо өдийг хүртэл хэрэгжүүлж ирсэн, үр дүнтэй байсан болон хийж болохгүй зүйлс ч юм уу тэдгээр зүйлүүдийг ингээ зүгээр хуваалцахаар шийдлээ. Тэгээ юуны түрүүнд миний арьс болохоро ерөнхийдөө тослог талдаа тэгээ бас ер нь их эмзэг арьс тэгээд 10 жил тахаасаа гэхээр одоо 10 дугаар ангиас эхлээд ер нь бол нүүрээр маань айгүйх батга гарч эхэлсэн. Тэгээд тэр нь мэдээж өсвөр настай холбоотой. Тэгээд яг тэр үеэр болохоор айгүй их яг хацар эсгээр айгүй их гардаг байсан. Тэгээд ер нь бол одоо ингээд би амар 100% ингээд огт батга гарахаа болсон гэсэн үг биш. Гэхдээ ингээд өдөө хүртэл ингээд сурсан мэдсэн, өөр дээрээ туршиж үзсэн, одоо ч гэсэн хэрэгжүүлж байгаа зүйлээ бусдаагаа хуваалцвал бусад хүмүүс жоохон ч гэсэн нэмэр болох юм болов уу гэж бодоод хуваалцахаар шийдсэн юм аа. Тэгээд юуны түрүүнд болохоор одоо ингээд анх батга гарч ирсэн үеэ бодохоор бол ингээд тухайн үед жоохон ч байж тэгээд тэр үед болохоор би ингээд дүнж нүрээ бодож эхэлж исэн. Ингээд сормосоо боддог. Тэгээд жоохон крэм төрхдөг байсан. Тэгээ яг ингээд одоо ботхоор ингээд би нүрийнхаа будгийг яг зөв арилгаж чаддгүй байсны улмаас нүрний маань одоо бохирдол ингээд сайн арилж чадахгүй байсаар ингээд улам ингээд муудсан юм шиг санагддаг. Тэрнээс үүдээд бол ер нь бол мэдээж дотроосоо ингээд эрүүл байх нь чухал ч гэсэндээ гаднаасаа бол хамгийн чухал нь цэвэрлэгээ маш чухал. Нүрээ буцсан ч бай, будаагүй ч бай, цэвэрлэгээ ер нь бол маш чухал гэдгийг бол ингээд махандаа шингэтэл гэдэг шиг л ойлгож авсан. Тэгээд ер нь бол одоо бол заавал double cleansing хийдэг. Эхлээд тосон цэвэрлэгч, дараа нь нүүр угаагчаар угаадаг. Тэгээд энэ нь болохоор ер нь бол өмнө нь болохоор ингээд зөвхөн нүрээ ингээд зүгээр цэвэрлэл ингээд дуусчихдаг байсан бол заавал ингээд тосоор цэвэрлэж ингээд задлж арилгах нь маш чухал юм байлээ. Яг уу мэддэг хүмүүс зөндөө байдаг бах. Гэхдээ надаас дүү хүмүүс ч юм уу те ингээд одоо яг дүнж нүрээ бодож эхэлж байгаа охтууд маань ингээд сайн мэдгүй байх тохиолдол байдаг бах. Яагаад гэвэл би бас сайн мэддгүй байсан. Тэгээд одоогоор бол би энэ тосон цэвэрлэгч энэ заавал энэ Innisfree-ийнх байх албагүй. Тэгээд заавал ийм тосон цэвэрлэгчээр эхлээд ингээд нүрээ маш сайн массаж ингээ угаадаг. Тэгээд хамгийн гол нь хит удаан угааж бас болохгүй. Ерөнхийдөө эхлээд ингээд арсны хэсгээ дараа нь ингээд нүдний хэсгээ угаачдаг. Эсвэл бүр нарийн гэвэл зөвхөн нүд уруулынхаа будгийг ингээд хөвөн чингээгээд арилгадаг будаг арилгачаараас угааж болно. Би гэхдээ зөвхөн тосон цэвэрлэгчээр цэвэрлдэг. Тэгээд шууд усаар угаачдаг. Мэдээж энэ цэвэрлэгчнүүд нь хөвчлэн усаар угаагаад арилж болдог тийм юунууд байдаг, цэвэрлэгчнүүд байдаг. Тэгээд дараа нь л би энэ савн, нүрийн савнгаар нүүр угаагчаар угаадаг. Энэ нүүр угаагчийг анх авахсан шалтгаан гэвэл ерөнхийдөө жоохон нүүрэн дээр ингээ юм гардаг, одоо батга гардаг, тиймэрхүү асуудалтай хүмүүст ерөнхийдөө зориулсан. Тэгээд team cleanser байгаа. Тэгээд энийг одоо би баг хиддгээ чиглэж байгаа юм. Тэгэхдээ айгу нэлээд удаан хэрэглэгддэг. Тэгээд угаасаа би ингээ зөвхөн нүрээ буцсан өдрөө эсвэл зөвхөн орой зөвхөн энэгээр угаадаг. Яагаад гэвэл тослог тэгээ нүрээр батга гарц гээд өглөө оройгүй ингээд жоох юм хүчтэй угаагчаар угаагаад байвал ер нь жоохон болохгүй. Тийм болохоор зөвхөн орой угаадаг. Тэгээд бас энэ цэвэрлэгэн дээр ярихад бол миний бас нэг сүүлийн үед
анзаарсан зүйл нь гэвэл одоо ямар ч угаалын цэвэр нүүр угаахч гэж болно. Одоо ингээд хөөсрүүлэгч байдаг штэ. Хөөсрүүлэгч хэрэглүүл маш зүгээр. Эсвэл гаран дээрээ маш сайн хөөсрүүлснийхаа дараа арьсаа ингэж зөөлөн ингэж үрж угаах хэрэгтэй. Яагаад гэвэл ингээ ялангуяа ингээд батг гардаг хүмүүс ингээд начиг хүмүүс ингээд би ингээ ойлгоод байгаа хгүй ингээд батгай арилгана гэл яг тэр хэсгээ ингээл амар ингээл сайн урээл ах юм бол ингээл арилчих юм шиг санагдал яг тэгдэг. Тэгээд тэр нь айгүй буруу байсан юм билээ. Ингээд хитрхи хүчтэй өрх нь ингээд арсыг ингээд гимтээдэг. Тийм болохоор заавал тийм хүчтэй өрөх шаардлагагүй. Хамгийн гол нь нүүр угаагчаа хамгийн гол нь сайн хөөсрүүлээд тэгээд зөөлөн үрж угаах хэрэгтэй юм байл шүү. Тэгээд өглөө болохоор би ингээд ер нь бол айгүй тийм хөнгөн маягийн нүүр угаагч ашиглаж болно. Гэхдээ би өглөө бол нүрээ угаадаггүй, хөвчлэн эхлээд усаар угаагаад тэгээд усаар угаачаад би заавал салфетикаар арчдаг. 1 удаагийн салфетик. Яагаад гэвэл алчууранд маш их ням бактери байгаа угаасаа бүгд л мэдж байгаа. Тэгээд заавал 1 удаагийн салфетикаар арчдаг. Тэгээд энэ ямар ч салфетик байж болно, хамгийн гол нь цэвэрхэн 1 удаагийнхаа хэрэгтэй. Энийг бол одоо сүүлийн нэлээд хэдэн жил хэрэгжилж байна. Тэгээд дараа нь болохоор би иймэрхүү усан цэвэрлэгчээр хөвөн шингээгээд нүрээ ингээд цэвэрхэн арчичдаг. Энэ нь болохоор бас заавал энэ халавгүй мицлэр гээд ер нь усан цэвэрлэгч левел ерөнхийдөө болно. Тэгээд энүүгээр цэвэрлэчихэд болохоор ингээд нүүр угаасны дараа ингээд жоохон таталцсан мэдрэмж төрдөг шүү дээ. Ер нь бол ийм усан цэвэрлэгчээр цэвэрлэхээр ерөөсөө тэгдэггүй. Тэгээд арсныхаа дараа мөн зөвхөн нүрээ биш хүзүү болон чихнийхаа артлаа бас бүгдийг цэвэрлээд тэгээд ерөнхийдөө цэвэрлэгээний тал дээр бол иймэрхүү цэвэрлэгээ хийдэг. Зуны үйлрэл бол миний нүүр бүр илүү их тослогддог. Тэгээ би ер нь байнга энэ одоо тос авахчийг авч явдаг. Ингээ нэг ширхгээр наваад ингээ тосоо авдаг. Бол начиг тослог арьстай хүмүүс бас ингээд батаг ингээд гарах гад байдаг хүмүүст бол 7 хоногт 1 удаа юм уу эсвэл 2-7 хоногт 1 удаа одоо миний бодлоор илүү гүн одоо цэвэрлэгээ хийх хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгээд миний зүгээр хувийн хийдэг одоо цэвэрлэгээ гэвэл иймэрхүү clay mask одоо шавран маск гэж ярьдаг штеп. Энэ шавран маскыг бол ерөнхийдөө 7 хоногт 1 юм уу 2-7 хоногт 1 удаа бол ерөнхийдөө ингэж нүрээ угаасныхаа дараа ингэж тавиад хацсныхаа дараа ингэж угаагаад тэгээ хамгийн гол нь жоохон хүчтэй хатаадаг ингэж эсвэл нөгөө арьсыг ингэж нэлээд гүн цэвэрлдэг бүтээгдэхүүн болохоор араас нь заавал цаасан шит маск тавьдаг, чигшүүлдэг шит маск тавьдаг. Тэгээд эсвэл одоо иймэрхүү одоо ийм энэ ч гэсэн peel off mask тэгээд түрхээд 30 минутын дараа хацсныхаа дараа ингээ хуулаад ингээ тавьчихдаг. Энэ маскыг бас айгүй хэрэгэлдэг. Энэ одоо баг дуусж байна. Тэгээд гэхдээ мэдээж энийг өдөр болгон хэрэглэж болохгүй. 7 хоногт 1 эсвэл 2-7 хоногт 1. Яагаад гэвэл эднээс нь ингээ одоо ялангуяа энэ ингээ арсны гадаргууг ингээ шууд ингээ хуулаад авчиж гэдэг нь болохоор нэлээд хүчтэй гэсэн үг. Эсвэл ийм scrub хэрэглэж болно. Тэгээ би болохоор Black Sugar Scrub, Skin Foodie Scrub-ыг хаяада хэрэглэдэг. Энэ scrub-ыг болохоор надад таалагддаг юм гэвэл ерөнхийдөө үнэр нь тэгээд бас нөгөө нэг texture нь их таалагддаг. Тийм хит ширүүн биш. Гэхдээ мэдээж баг зэрэг ширүүн scrub учраас тэгээд хамгийн гоё нь ингээд өрөөд байж хахад ингээд сүүл рүүгээ өөрөө ингээд уусаад ингээд гоё шингээд ингээд алга болчдөг. Тэр нь айгүй их таалагддаг. Тэгээд энийг бас ингээд би 7 хоногт 1 удаа бол ингээд заавал байрн твтдэг. Тэгээд яг байрн твтээд гарч ирсний дараа ингээд арсны ингээд нүхсүү ингээд айгүй гоё ингээд онгооцсон байдаг. Яг тэр үед нь ингээд хэрэглээд ингээд хит чанга биш ингээд зөөлөн үрээд өгвөл ингээд бас арсны байнга ингээд цэвэрлэж чаддаггүй ингээд арсны гадаргууг бас ингээд цэвэрлдэг юм шиг санагддаг.
Мөн тэгээд дараагийн өөртөө хийдэг одоо арчил арчилгаа гэх юм бол би сардаа юм уу 2 сардаа ер нь барах цагаар нүүрнийхээ үсийг хусч авдаг. Энэ гэхдээ яг хоо ингээд нэг юм янз бүр байдсан байлээ л дээ. Зарим одоо хүмүүс болохоор арсныхаа үсийг авч болохгүй ингээд аюултай. Яа гэвэл ингээд шууд ингээд үс чинь ингээд нүрийг хамгаалж идэг. Гэхдээ тэр хамгаалалт нь байхгүй болчвол ер нь бол болохгүй гэдэм байлээ. Гэхдээ зарим хүмүүс болохоор зүгээрээ яагаад гэвэл энэ арсныхаа ингээд үсийг ингээд гадаргуу ингээд хуснаар ингээд давхараас ингээд нүүрэн дээрх ингээд бохирдвол ингээд өгцөн арсыг авч идэг. Бас хажуугаар нь ингээд авчих юм бол ингээд дараагийн ингээ арьс арчилгаа маань илүү ингэж арьсны нөхрөө ингэж шингэдэг болохоор их зүгээр гэдэм байлээ. Гэхдээ энийг бол би заавал амар аль нэгнийх нь талд орох хүсдэггүй. Гэтэ миний хувьд бол би нэг удаа хусаад үзсэн. Тэхнээс хойш ингээд надад аягүй таалагдсан. Тийм болохоор би хийдэг. Тэгээд зүгээр иймэрхүү энгийн л одоо ерөнхийдөө нүүр болон хөмсөг янзалдаг ийм нарийн эртээ авахчаар ингээд авдаг. Тэгээд нүрээ цэвэрлснийхаа дараа иймэрхүү ийм бүтцтэй ийм алоэ ч юм уу иймэрхүү гелэн бүтцтэй гэл түрхээд тэгэнгүүтээ түрхснийхаа дараа би ингээд авчдаг. Энэ ус авахчаар авчдаг. Тэгээд мэдээж байнга аваад авах бол хэрэг байхгүй. Сардаа юм уу 2 сардаа л байхад болно. Надад бол маш их таалагддаг. Тэгээд яг үсээ ингээд авсныхаа дараа араас нь ингээд маск тавиад тэгээд арьсаа ингээд жоохон ингээд тайвшруулж өгөх хэрэгтэй гэж бас боддог. Начиг одоо ийм таслаг арьстай хүмүүсийн хувьд гэвэл ийм хаяада AHA, BHA-тэй бүтээгдэхүүнүүд хэрэглэл бас зүгээр санагддаг. Энэ нь болохоор тонер. Тэгээд энэ нь болохоор салицилик асидтай. Тэг нь болохоор цацаж хэрэглэдэг. Энэ нь болохоор зүгээр түрхэж хэрэглэдэг. Энэ нь болохоор айгүй хүчтэй. Тэгээд ингээд салицилик асид чинь яг бидний шиг ийм батга гарамтгай хүмүүст айгүй хэрэгтэй юм байлээ. Тэгээд энийг бол яг би байнга бол хэрэглэдэггүй. Ингээд хаяа үнэхээр ингээд нэг хэсэг ингээд батга гарчаад ингээд арилахгүй ч юм уу эсвэл сорвин ингээд үлдчихэд ерөөсөө арилахгүй үед зөвхөн тэр хэсэгтээ түрхэнэ. Нүүрэндээ хизээж нэлэнхүүтэй түрхэж болохгүй. Яагаад гэвэл ер нь бол жоохон хүчтэй. Энийг болохоор ерөнхийдөө бас давхар чийгшүүлэх үүрэгтэй болохоор хаяадаа ингээд нүүрлүгээ тонер энгийн чийгшүүлэх тонерныхоо оронд бас ингээд нэмэлтээр ингээд цацчихдаг. Энэ хоёр манаас айгу зүгээр. Тэгээ мэдээж батга гарсан үед гэвэл мэдээж ийм батган дээр наадаг наалтнууд бол маш чухал. Гэтэ энийг шахсны дараа нь наавал илүү үр дүнтэй санагдсан. Яагаад гэвэл шахаагүй байхад бол ямар ч тэр хэсэг нээгдээгүй байгаа учраас бохирдол нэг сайн авахддаггүй санагдсан. Тэгээд шахаад тэгээд араас нь одоо наагаад унтвал өглөө нь ер нь бараг л ингээд нилээн идэгцэн сэрдэм юм шиг санагддаг. Тэгээд бас нэг юм гэвэл би одоо энийг хэрэглэж байгаа. Энийг би зүгээр Amazon-оос хайж агаад авч исэн. Иймэрхүү батга хатаадаг ийм жоохон хүчтэй маягийн бүтээгдэхүүнүүдээс айгүй зүгээр санагддаг. Тэгээд энийг бол мэдээж зөвхөн батга гарсан хэсэг дээрээ шахсны дараа ч юм уу эсвэл ингээд сорвин үлдсэн үед болохоор ингээд ийм жоохон батга арилгадаг маягийн юм бол түрхдэг. Тэгээд нүүр бүтэлтийн хувьд гэвэл зүгээр миний нэг ганц боддог зүйл гэх юм бол фаундейшн буюу одоо кремээ маш сайн зөв сонгох хэрэгтэй юм шиг санагддаг. Одоо жишээлбэл нүүрэн дээр юм гардаг ингээд сорвин ингээд батганы дараах сорин үлдсэн ч юм уу тиймэрхүү арьстай охтуудын хувьд юуны түрүүнд өөгөө дарах хэрэгтэйгээд айгүй тийм зузаан тэгээд айгүй тийм хүнд фаундейшн айгүй хэрэгэлдэг юм санагдав. Яагаад гэвэл би ч гэсэн тийм байсан. Тэгээд тэр бол миний хувьд айгүй буруу юм шиг санагддаг.
Тийм мэдээж өөгөө дахыг хүсэж байгаа ойлгож байна. Гэхдээ хит тийм одоо насандаа тохироогүй те ингээд чиний арьс чинь хүлээж авах чадваргүй байхад нь ингээд хит зузаа ингээд яг уу ингээл реклам хийдэг ингээл хүмүүс амар санал болгодог. Гэхдээ тийм фаундейшн аль болох битгий түрхээрээ бас тослог арьстай хүмүүс аль болох улам тослогжилтыг чинь ингээд ихсэгдэг тийм фаундейшн крем битгий түрхээрээ маш сайн судлаарай гэж хэлмээр байна. Тийм би бас ингээд 10 жил тахта батгаа ингээд дарах чи ингээд амар даралт сайтай хэрнээ айгүй нүрийн манд тослог болгодог байсан. Улам ингээд батга гарах ингээд нөхцөлийг ингээд бүрдүүлээд байдаг байсан. Тиймэрхүү крем ингээд мэдгүй ингээд хэрэгжилжсэн. Тэр маань ингээд бас айгүй сөрөөгөр даваагтай байсан болохоор тэгээд ер нь бол ялангуяа одоо ингээд дөнгөж батга гарч эхэлж байгаа охтууд ч юм уу те жоохон одоо охтууд маань бол бүр фаундейшн хэрэглэхгүй байсан дээ гэж бол би амар зүгэлмээр байна. Яагаад гэвэл одоо өөрийн чарч өөрөөрөө амар гоё эрүүл юм хөөрхөн юм чиглэг гоёор байгаа. Тийм болохоор тэрийг ингээл заавал будгаар ингээд дарах гадах хэрэггүй. Мэдээж хамгийн гол нь нарны тосоо маш сайн түрх хэрэгтэй. Нүрээ будахгүй охтууд ч гэсэн заавал нарны тосоо сайн түрх тэ жоохон ингээд цагаан харагдмаар ивэл ингээд жоохон тон ап хийдэг юм цайруулдаг нарны тосууд угаасаа зөндөө байдаг штэ. Тиймэрхүү тос түрх хит зузаан юм битээ түрх хэрвээ батга гараад ингээ үнэхээр өөгөө дармаар ивэл зөвхөн тэр хэсгийнхаа те өө дарагчаар ингээ дартдаг ч юм уу те. Эсвэл ингээд хөнхөө ингээд өөгөө дарчдаг бүтээгдэхүүнийг ашиглаарай гэж зөвлөмөр байна. Тэгээ тэрнээс гадна гэх юм бол би ерөнхийдөө ингээ хүн унтчихтаа ингээд дэрдэрлэн даав нүмерэн тэгээд унтчихтаа ингээд үс мүснээс ингээд наалтаад ингээд арьс ингээд маш их бохирдох эрсдэлтэй байдаг штэ. Тэгээд би жоохон судалж үзэж агаад ийм унтлагын малгай авч исэн. Ингээд өмсөд тэгээд бүх үсээ ингээд татгшоон хийчин. Тэгээд унтахад ингээд үсний ингээд хичнээн ингээд үсээ угаад усанд ороод унтсан ч гэсэндээ үсэнд ингээд тодорхой хэмжээнд ингээд бохирдол байгаа. Тийм болохоор тэрнээс ингээд нүрийн маань арьсыг хамгаална. Давхар үсэнд бас айгүй сайн гэж сонсоод тэгээд би ийм силикон жоохон торгондоо ийм зөөлөн ийм материалтай ийм малгай өмсдөг болсон. Малгай өмсдөг болоод нэлээд хэдэн сар болж байна. Хагас жил бол болж байна. Тэгээд одоо бүр үнэхээр тасцсан. Одоо ингээд өмсгөө унтахаар ингээд нэг л тухгүй санагдаал ингээд би чи яаж амар хүсвэрстэй тэгэнгүүт ингээд өс маань ингээд энэ тийм ингээд нүүр мөрөнд наалтаал ингээд нуруу мөрөнд наалтаал ялангуяа 100 ингээд амар халууцуулаад байдаг. Тэгээд энэс давхар ингээд тэрийн маань тэр асуудлыг маань шийдэж өгсөн. Тэгэхээр энэ малгайг бол би үнэхээр хэрэгтэй гэж боддог. Гэтэ яг хуу эхэндээ бол нэг тийм сонин ингээл унтахтаа ингээл нэг дахиж нэг толгоондоо юм зүгэл амар тухгүй санагддаг байсан. Гэтэ одоо бол бүр байхгүй бол унтаж чадахгүй хэмжээний амар тасцсан. Тийм болохоор би энийг бол айгүй хэрэгтэй зүйл гэж хувьдаа бол маш их боддог. Тэгээд дараа нь гэвэл мэдээж дэрний уут байна. Тэгээд дэрний уутыг бас ингээд би ингээд судлаад үзсэн чинь ийм силикон материалтай дэрний уут нь болохоор бактери үржих нь арай бага гэж ингээд бас ингээд бичлэгнээс үзээд тэгээд бас юуны магад үнэн байж магадгүй бас өсөн бас амар сайн гэсэн. Ингээд яагаад ч үлээ за юу ч гэсэн сайн гэж сонссон юм аа. Тэгээд ус болон нүүрний арьсанд бас бактери үржилт нь бага. Тэгээд бас нэг чухал зүйл юм гэвэл бас ямар ч тэрний уут байсан болно те заавал силик биш. Гэтэ ер нь дэрний уут гэдэг бол маш их бактерийг ингэж цуглуулж идэг. Ингээд ялангуяа батга гарамтгай тослог арьстай хүнд бол бүр хурд нь нөлөөлнө. Тийм болохоор 7 хоногт дор хаяж нэг удаа бүр чадвал 2 удаа ч юм уу те 3 удаа ч юм уу хамаагүй ингээд ээлжний ингээд дэрний утаа бол заавал сольж явах хэрэгтэй шүү. Яг мэдээж ор уршлын даваа бол мэдээж боломжтой 7 хоногт нэг удаа бол угаасаа сольдог. Гэхдээ дэрний утыг бол ялангуяа маш сайн ойр орхон сольж явах хэрэгтэй.
энэ бүтээгдэхүүн сайн гэл энийг төрхөл батагаа ярилдаг гэдэг юм уус хизээч байхгүй. Яг хоо би ингээд 10 жилдээ ч юм уу тиймэрхүү юм айгүй хайж судалдаг байсан. Гэтэ хизээч тийм байдгүй юм бэлээ. Дотроосоо гаднаасаа ийм жижиг сажиг зүйлүүд ч гэсэндээ ингээд арьсанд маань ингээд маш их нөлөөлж идэг. Тийм болохоор би зүгээр ийм ямар нэгэн бүтээгдэхүүнийг ингээд амар сурталчлах гаагүй. Тэгтээ ингээд өөрийнхөө хэрэгэлдэг зүйлүүдийг бол ингээд ер нь бол надад бол нөлөөлдөг. Ингээд надтай төстөө арьстай ингээд төстөө асуудалтай хүмүүст бол ингээд хэрэг болж магадгүй гэсэн үднээс юм бичлэгийг хийлээ. Надаас илүү ингээд дүүнер ч юм уу те ингээд яг асуудалтаа тэмцэж байгаа ингээд яхаа мэдгүй байгаа ингээд охтуудаа ингээд зориулж байгаа шүү. Тэгээд бүгд ингээд нөлөөлнө гэсэн үг биш. Гэхдээ ер нь бол миний одоогийн ингээд туршлагаас үүдээд нь асуудалтайгаа тэмцэж байгаа хугацаанд байна бол эднүс маань ингээд тодорхой хэмжээнд би нөлөөлж байгаа байх гэсэн үднээс энэ зөвлөгөөг хүргэлээ таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа.